Мөнгөн дуулах хоёглсан цас дуулсын ориглоос. Мөсөн хэвнийг тогсон мөрөн голын хөвөөнөөс. Цасан хүнжил нөмөрсөн өвлийн ойн захаас цалбуурал гоёлтой ногоон гацуурын дэрэгдээс шинэ жилийн мэд хүргэе. Хөгжмийн хөнгөн ихшгээр сонор юухтай нь мялааж хүслийн мөнгөн ацуураар дурсамж юухтай нь сэргээе. Айл бүрийн хойморт аз хиймэр түгэж амьдралын түүх хөврүүлсэн гацуурын жимээр аялцгаая. Айлгэрийн баяр баясгал, дурсам дуртгалыг агуулдаг нэгэн зүйл бол яхаарахгүй шинэ жилийн газар тийм үү? Тэгээс яах вэ? Энэ болгоныг төдийлөн бид сайн ярьдаг ч гэсэн эргээд харахад эгэл нэгэн гацуур юм шиг боловч тэр олон он цагуудыг эргэж хэлхэж байдаг эгэл амьдралын түүх яваад. Яг зөв. Бид нэвтрүүлгээрээ өөр өөрийн онцлог дурсамжийг агуулсан гацуур болоод гацуурын эзэд гэр бүлүүдийг онцлсан байгаа юм. Ингээд бүгдээрээ эхний гацуурын түүхээрээ аялцгаая. Нэгэн 1970 оны Ёлка. Социализмын үед гацуур модч ховрын бараа байлаа шүү дээ. Одоогоос хагас зууны өмнөх зөвлөлт ах нарын эдтэй. Эмээ нь хүүхэд ахтаа засч исэн гацуур байхгүй юу минийх үү? Тэндээ заструу юу? Бараг л тийм гэсэн. Өдгөө 3 үе дамжин чимэглэж байгаа энэ гацуурыг Батмах гуйд нах захан засч өгч байжээ. Тэрээр гацууран нандин эд насны дурсамж гэж хадгална. Цагаан хөвөн, цаасан тууз, шилэн тоглоом, шингэн саа гэд ёстой л он цагийг эргүүлэн авчирч гайхшруулж байна да. Энэ оны нэвтрүүлгийг 2026 онд Азадтай байгээ. Та бүхэнтэй яг одоо 1970 оноос эхлэлтэй тэр баялаг гацуурын эзэдтэй уулзуулахад бэлэн болоод байна. Ингээд манай студид Батмунхгай болон түүний зээхүү Мөнх Бадам нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлаа. Энэ гацуур бол бид хоёрын бол мэдхээс нэлээ өмнөх үеийн гацуур байгаа. Тэгэхээр бид хоёрт их сонирхолтой байгаа. Тэгэхээр та энэ хүү гацуурынхаа түүхээс нь эхлээд яриул. Тэгээ 60-аад онд чинь намайг хүүхэд байхад гацуур гэдэг нэг их юм байхгүй. Уулны модыг нөгөө нэг уулнаас гацуур авчир засдаг байсан байхгүй юу? Тэр үеийн хүүхэд байхгүй. Би тэгэхэд нэг 6 настай байсан болоо да. Манай ээжийн төрсөн ах нь Жанцсан хорлоо гэдэг автобусын дарга тийм хүн байсан. Гэсэн чинь тэр ах маань нэг өдөр ийм гоё зассан бэлэн гацуур надад ингээ барайл ороод ирдгийг. Надад айгүй гоё санагдал. Юу вэ? Та яасан гоё юм авчирваа гэдэгсэн. Тэгээ энэ гацуурыг чиний үеэлэгч чинь засч өгсөн шүү гэд миний тэр мягмарч үг гэдэг хичээсэн байхгүй. Тэр маань тэгээд надад тийм айгүй хөөрхөн гацуур засаад явуулсан. Тэрний маань авчираад манад нэг гэрт нэг тийм гоё төмбөчг байдаг байсан. Тэрэн дээр ингээд тавиад яасан. Дээдлэл нэг үнэн тулаад тэгээд нөгөө гацуурчээсээ айгүй гоё. Би чинь бүр нөгөө гацуурыг хараад айгүй баярлаа. Ямар гоё юм бэ? Ийм гацууртай болчлоо гэж бүр айгүй баярлаа. Нөгөө нэг нөгөө гацууртай танилцсан байх юм шүү дээ. Гацуур гэдэг. Өөрийн гэсэн гацууртай. Тий, өөрийн гэсэн тий. Тэгэл ерөөсөө нөгөө гацуураа хараад ингээд урд нь очиж суугаад ямар ч гэсэн тэр жилийн шинэ жил надад маш гоё санагдаж тэр жилээс хойш би ер нь шинэ жилд маш их хайртай болсон байхгүй. Шинэ жил төхөөлсөн чинь манай багш за та нар октоудаа цасан охиныхаа пластик бэлтгэцгээгээрэй. Тэгээд би ерөөсөө юу ч мэдэхгүй гэртээ ирэл ээжтэй би цасан охины пластик бэлтгэх хэрэгтэй боллоо яах вэ гэдгсэн чи ээж маань эмнэлэгт ажилладаг хүн болохоор миний цасан охины пластик бэлтгэх гэж эмнэлгийн өвчтөнгүүд нэг өрөөнд цуглараад маарл авчиад тавиад маарлаа сардаад ийм дэрэгүр хормоотой пластик надад хийж өгчээсэн. Маарлаа цардна гэхээр юу яахыг хэлж байна? Цавуулаг Цавуул тайм шиг юм зурдаг. Тийм юм уу яа гэдэг. Ингээд дэрэгүр болгож байгаа байхгүй нээч айгүй гоё. Тэгээ өмсөж үзэж байгаа л тийм. Тийм тийм. Тийм зээвгийн талаар гоё танилцуулаач нэрээ. Наа Мөнх Бадам гэдэг. Тэгээд энэ хар багасаа ихтэл эмээтэйгээ ингээ гэр бүлээрээ дандаа ингээд одоо бодоод шингэлдэг байсан. Тэгээд дуртай тоглоом болохоор дээш нь явал тавиал эсвэл яг ордон тавиал яг ингээд гоё яагаад тэгснэ дургуй тоглоомж хаард нь ууш тавиал тэгдэг байсан. Тэгээд Одоо 2025 он шүү дээ.
Тийм. Яг үндэ зөндөө гой гацуурууд өгнө шүү дээ. Яг зөндөө гой тоглоомод өгнө шүү дээ. Гэтэл яагаад энэ гацуур чамд юун тийм илүү гой онцлог байна? Харахаар нэг дандаа эмээмэ санагдаад байд. Яг өөрөө тэр гацуур нь өөрөө юу? Тийм яг эмээмэ санагдаад нэг хуучиг санагдаад хууч ямар байсан бол дандаа бодж идэв тийм эмээгээс асуугаал яриад эмээ түүхэд дандаа ярьж өгдөө. Нэг ийм тэр үед нэг ийм юу цааснууд байдаг байсан. Ийм олон ийм амтны зурагтай. Энийгээ ингээд гис татаад энэний чинь ингээд өлөгч шүү дээ. Ингээд өлгөө. Заам биш. Тий янз бүрийн амтны дүрстэй. Тэгээд ингээд өлгөн. Тэгээ бас үзэж болох уу? За. Тэгээд бас нөгөө нэг юу яа. Нэг тэр үед ардчилсан солонгосоос ийм маш их тийм гоё өнгөтэй цааснууд орж ирдэг байсан. Арсан солонгосоос тэд тухайд манайх руу юм орж ирсэн юм уу? Нөө ажиллахан социалист нийгмийн улс байсан. Уусаа зүг. Тэгээ ардчилсан солонгосоос Кендер гэсэн бичигтэй бүр. Кендер гэдэг чинь нэг Корейский народный демократический республика гэсэн бичиг байна. Кендер гэдэг нөгөө солонгос юм болоо гэж бодлоо. Тийм. Тэгээд нөгөө тий чинь ингээд задлахаар чинь ингээд айгу том цаас. Нөгөө тий чинь хайчлна. Ингээд нарийнхан ингээд янз бүрээр хайчлаад нөгөө утсан дээр ингээд өлгөнө. Тэгээ бас нарийнхан утсанд хөвөн ингэж юу яагаад имрээд ингээд хөнгүүд ингээд тогтоочдөг байхгүй нарийнхан утсанд. Тэгээ нөгөө нэг ийм гидсэн дээгүүр өлөгч гэн. Одоо шинэ жилийн уур амьсгал оруулж байгаагүй гистэй. Одоогоор цаа үлддэг шиг л. Тий. Тэгээд сургууль нэгдсэн журмаар бүх хүүхдүүдэд бэлэг үлддэг. Тэгээд надад нэг айгу гоё тийм нэг ууттай бэлэг ирдэг байхгүй. Нөгөөдхийгөө би ингээд аваад айгу баярлал. За тэгээд нөгөө гэр айгу хол тэр үе чи автобус сууж мэдэхгүй. Тэгэл тэр хаав байсан 23 дугаар сургуулиас чинь тэр хоошоо алгасаар байгаа л ногоон нуурыг туулаад тэгэл цаа талд нь дэнч дээр манай гэр байгаа шүү дээ. Тэр нь юу явж итэл нөгөө цаас маань задарна. Нөгөө бэлэгний уут ба. Тэгээд нөгөө хадгалан мандрич ингээ газраар ингээ өнгөрөхөр чинь би нөгөөдхийгөө ингээ түүгээ. Тэгээд ингээ тэрвэрэл тэгэж авсаргаар тэгээд би гэртээ харьдаг байсан шүү. Яг одоо нөгөө нэг ээж аавууд эмээ өнөр ярьдаг нөгөө мандрын өнөр тэгэхээр шинжид одогддог гэдгийг утгах нь бол яг энэ яваад байна. Нөгөө нэг амар сонирхолтой нэг бодсон. Би чамд хайртай дээр нэг алим зүрдэг шүү дээ. Би тэрийг одоо заавал ингэдэг тэр угаасаа л жигнэс задарч байсан юм дээ. Тэр задардаг байхгүй юу? Бодит амьдралаас сэтгэлдээс кино юм шүү дээ. Эмээгийн хувьд гацуур гэдэг зүйл маш чухал зүйл байгаа даа л да. Өөрөө нөө шинэ жил гэдэг энэ баярыг илтгэж өгсөн, энэ шинэ жил гэдэг баярыг утга учиртай болгож өгсөн зүйл нь гацуур байгаа даа. Тийм ч учраас хүүхдүүдтэй бас энэ зүйлийг мэдрүүлж өвлүүлж өгч байгаа ах тийм ээ та. Тэглээ яах вэ? Шинэ жил бол миний амьдрал хамгийн чухал баяр, хамгийн дурсамжтай, хамгийн хайр, инэрл бүх юмыг ингэ шингээсэн хамгийн сайхан баяр байдаг болохоор одоо тэгээд энэ баярынхаа энэ сайхан дурсгалтай энэ гацуураа энэ тоглоомуудаа энэ олон жил болсон энэ дурсгал түүх одоо агуулсан энэ тоглоом өөрийнхөө зээ хүү мөнх бадамдаа ингээд өвлүүлэн өгөө. Тэгээ миний хүү энийг энэ гацуурыг тэгээд үргэлж сайхан засаад өөрөө одоо ингээд үр хүүхдтэй болохоор үр хүүхдтэй засч өгөө. Эмээгийнхаа ярьжсэн тэр бүх түүхийг бас хүүхдүүдтэй ингээд ярьж өгөөсэй гэж би хүсэж байна. Хүүхдүүд чинь бас тэрийг сонсоход гоё л ах бахтай тий. За ингээд албан ёсоор өвдөж авлаа. Мөнх бадмын сэтгэл ямар байна? Айгүй сэтгэл хөөрөлтэй байна. Тэгээд баярлалаа яг өсөрчмөр санагдаад байна. Олдог бол босоод энэгээр гүмээр санагдсан. Бүр ингээд цаас нөө хайрцагаас агуулад айгүй тийм өөр байна тий. Тэр үеийн ямар гоё юм бэ? Одоо энэ хөөрхөн боргоцоо байгаа. Энэ хөөрхөн боргоцоо. Ийм боргоцоонууд одоо нөө шинэ жилийн гацуур дээр үүдэг хамгийн гол юм чинь боргоцоо шүү дээ. Боргоцоонд их аягүй дуртай. Энэ тоглоомод яг л юм. Яг юу одоо тухай тэгэхээр хаанаас ирж ирсэн нийлүүлэлт нь одоо Оросоос ирж ирсэн гэсэн үг үү? Орос бүгд социалистийн үеийн байх гэдэг нь тий. Оросоос. Тэгэд нэг бүр нэг сүүлдээ нэг Чехээс нэг тоглоомод ирсэн юм а. Би тийм нэг тоглоомтой надад бас байдаг. Уцаар хийсэн. Уцыг ингээд бүр ингээд тойруулж сүлжээд хийсэн. За. Тэгэд энэ чинь шинэ жилээр ёолко засах тоолонд бол ингээд нэг ганц нэг тоглоом хагардаг шээ. Тэгээд зөрөөл байдгийг. Нэг дээр нь ингээд орооны юм байдаг. Гацуурынхаа ороо дээр ингээд тавьдгийг. Энэ юм ээ. Ямар хөөрх юм бэ нараа? Орооны. Би ч ороог нь юу 5 гуш байдаг гэж боддог байсан шүү дээ.
5-3 байдаг байсан. За. Гэхдээ яг надад нэг ийм орол байдгийг. Энэ яг сүүлийн үеийн Энэ арай сүүлийн үе. Тийм Энэ байна. 80-аад оны ихэр л гарсан баг. Энэ хайрцаг нь одоо бас тухайн үеийн хайрцаг юм уу? Тийм, хайрцагтайгаа. Ер нь энэ хайрцагтай нь хадгалсаар байгаа л одоо өдөө олон жил. Тэгээ одоо хайрцаг нь зарим нь урагдчих штэ ингээд захаасаа. Хайрцаг нь хүртэл ингээд хамтдаа түүхээ бүтээгээ явж гин гэдэг. Тийм байна тий. Үнэхээр л та бол шинэ жилийн гацуур, шинэ жилийн чимэглэл, шинэ жилийг өөрийг нь их нандиндаг хүн юм байна. Гой шинэ жилийн баяр угаасаа чамд ийм гой үн цэнтэйгээр өвлөгдөөд ирсэн мэт ш. Тэр баяраараа, тэр гацуураараа дамжаа те. Тэгэнгүүт чи буцаад яг энэ зүйлийг энэ гой үн цэнтэй зүйлийг бүтээж өгсөн имэдээ гой хэлэх үг байна уу? Та одоо 9 альцээтэй л тэгээд очиж намайг сонгох юм та. Гэхдээ мэдэндээ хайртай чи баярлаа юм ээ. Баярлаа. Яагаад За ингээ би өөрөө бүр ингээ гайхаад энэ ч одоо нөө жинхэнэ цаг хугацааны машин гэдэг чинь энэ өөрөө хүрээд ирлээ л дээ. Тэгэхээр энэ гайхалтай 50 жилийн түүхийг хадгалж ирсэн энэ тоглоомын чимэглэлүүд энэ их цаана явж байгаа энэ хайруудыг өвлж авж байгаа мөнх адам дүүдээ энээс цаашаа олон жилүүдийг энэ тоглоомтой энэ гацууртай өнгөрөөж энэ гацуурын чимэглэлийг үрд гой гэрэлтэй байлгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлаа. За, эмээ хүүдээ бэлэг өгсөнтэй адил бид бүхэн бас нэвтрүүлгийнхээ зүгээс та бүхнийг баярын ширээгээ чимээрээ гэд амтад одоо Деко брендийн ялууга мөн ориглон дарсын хамт бэлэг болгон өгж байгаамаа. За ингээд шинэ оноо та бүхэн минь сайхан ухтаарай. Сайхан баярлаарай. За энэ баярын ямар гоё юм бэ. Амтран ажиллагч очир дагнас. Данан. Натурын ордол явж байна да.
Дайжгүй гай. За. Ээж хурдан гацуураа засъя л да. Харин тийм ээ, хоёул аав гэрхээр гацуураа заснаа одоо. Мацаа засъя. Хурдан мадад сэтийн. $2000 оны ихээр урд хөршөөс орж ирсэн саатай гацуур. Биеийн өндөр бараг цагаар 60 см. Тэр үедээ л модонд орж байсан мод да. Гацуур зөвхөн нохон байдаггүйг гайхах хэрэггүй бицтэй манайхаа. Энэ гацуурын ихний эзэн Тамир. Одоо Тамирын охин Садангоо аавынхаа гацуурыг засдаг гин шүү. Энэ гэр бүлийг онцолдгийн учир нь Эрдэнэт малын шим эсгийн носон ашиглаж гацуурын чимэглэлээ өөрсдийн гараар хийдэгт байгаа юм. Мөчөр бүртээ хайраа шингээж оруулсан үнэхээр амьд урлагийн бүтээлээр өөрийгөө гойсон цэнгэр гацуурын түүхээр аялахаар бид бүхэн студидэ Тамирын гэр бүлийг ороод байна. Та хоёртаа шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны. Тэгэхээр цэнхэр гацууртай танилцсан түүхээсээ хуваалцвал. Анх цэнхэр гацуур маань бол 2000 онд наг зах маань одоо ахвтай эрт зориулж авчирж иржсэн. Тэгээ баг багтаа бол мэдээ застдаг байжгаад охиноо дөрөвт нь охиндоо ингээд засч өгч байсан. 18 онд манай хүн 8 сар төрөөд тэгээд 12 сард шинэ жил болох гээд нөхөртөө гацуур хоёлаа гацуур ах уу гэдгсэн чинь манай нөхөр надад гацуур аах штэ гэдгсэн байхгүй. Тэгээд өө тийм үү гэдгсэн чинь манай нөхөр бүр хотоос нөгөө нэг цэнхэр гацуураа захиад тэгээд авчираад битээр анх засч ийсэн. Яагаад анх эсгий тоглоомоор чимэглэх болсон бэ? Энэ санаа яг хаанаас ургаж төрж гарч ирсэн бэ? Гоё шинэ зүйл хийж үзмээр санагдаад охиныхаа гацуурыг эсгийгээр дан эсгий тоглоомоор чимэглэе гэж бодоод тэгээд тулаа муулаа хандаа мандаа хийж эхэлж ийсэн ер нь. Яг хуучны тоглоом чимэглэлтэй байсан л да. Хуучны тэгмэд л энэ мод маань өөрөө бас хуучных. Гэт тоглоомоо шинжилсэн болов. Тоглоомоо шинжилээд одоо бүгдийг гараар урлаад ингээд мөчр болгон дээр нь зүүх бас шинэлэг ч юм уу тийм гоё мэдрэмжийг төрүүлж ирсэн. Ер нь бол ингээд нэг юм гэр бүлийн хайраар бүтсэн гацуур учраас маш гоё халуун дулаан тий ийм амьд мэдрэмжийг за яг амьд мэдрэмжийг өгч байна. Одоо би жишээлбэл ийм гэр бүлийн уламжлалтай байсан бол шинэ жилийг үнэхээр чин сэтгэлээсээ бүр ингээд тэгсэн ядан нөө шинэ тоглоом ямар гацууртай байж өөрөө миний гацуур бол бас хуучны гацуур. Тийм үү. Надад манай ахаас өвлөгдөж ирсэн гацуур байдгийн. Энэ эсгий тоглоом энэ авчирсан биз дээ тий. Би нөгөө нэг харж болох лоо. Болно. За. Ингээд дан эсгийгээр хийж байгаа. Тэгээд доор нь ингээд дотор нь ингээд ноос хийж байгаа. За. Ноосоор дүүргэсэн. Одоо энийг бүгдийн охинтойгоо гэр бүлээрээ. За нэг бэлэг авлаа шүү. Шинэ жилийнхаа бэлгийг авлаа гэж. Гэр бүлээрээ уулзаж хийдэг ахын шүү дээ. За. Садангой охин манаас энийг хамтдаа хийлцэж харагдчихсэн. Энэ гоё эсхийг хийхэд хамгийн их зааж өгсөн тусалсан хүн нь хэн бэ? Имээ юу? Чи энэ эсхийгээр тоглоом их дуртай юу? Дуртай. Чамд ямар санагддаг вэ? Гой санагддаг уу? Дээр нь ингээд жижигхэн ингээд шүр мөр хатах штэ юм. Тэрийг нь би хийгээд ер нь л хийх амар дуртай. Тэгээ дотор нь ингээд ноосоо хийхлээр бас би хийгээд аюу их тийм. Тамираа хийж гинөө. Гад хичээгээд байдаг. Тамираа ер нь хийд юм уу? Худлаа тамираа ажилтны гатж. Аав оролцоо өөр төвш цаад түгээлтрүү тий. Түгээл маркетинг рүү. Тэрс эсхийг хийх юмнуудыг тийм шүү дээ. Тийм шүү дээ. Хүнд ажиллаа тий. Нарийн ажлбаруудыг ихнэр хийгээ тий. Тэгээд манайх жишээлбэл юм цагаан гацууртай байхгүй. Тэгээд дулаан чимгэлтэй. Заримдаа цэнхрээр ч юм ингээд хараач юм сольдог л доо. Яг тэрнтэй адилхан та хэд бас яг хаяа ингээд нууц шил сольж ийсэн үү яг өөр чимгэлүүдээр. За өөрийн шинжил чин тоглоомд өгдөг болохоос өөр тоглоом бол авч байгаагүй. Нөгөө ноос чинь нөгөө нэг юм дулаан ялгаруулдаг. Нөгөө чигийг ингээд өөрөө хүлээж аваад ингээд халуун болгож ялгаруулдаг байхгүй. Тэгээд ч тийгдэм хүмүүсэл нэг тийм
амтнаас авж байгаа шүү дээ. Ноос чинь ингээд хонноос ингэж хяргаж авж байгаа болохоор ер нь л жоохон амтай гэж үзээд хүмүүс тийж ярьдаг. Гой сайхандаа биш голны нь өөрөө тэр нөгөө нэг бодтой тэр яг эсхий амтай зүйлээс гарч байгаа тэр утга нь илүү гүн шингэдэг юм биш те. Би мэж зүгээр харж байгаад энэ гоё юм энэ гоё юм ямар гоё юм. Одоо ингэ бариад суухад хүртэл айгүй гоё санагдаад шүү дээ. Манай чанаа маань гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдтэй бас цалинжуулж орлого олох боломжийг өгдөг буюу тэр хүмүүстэй бас хамтарч энэ бүтээлүүдээ гаргадаг. Вау. Тэр талаараа та дэлгэрэнгүй яриач. Манайх болохоор 10-аад хүнтэй тэгээд эсгий хийдэг 2 хүнтэй байгаа. Тэгээд энэ бөмбөлөг хийдэг, эсгий хийдэг гээд тэг ингээд шатаараалаар явдаг байхгүй бид. Тэгээд эсгийгээ зарим хүмүүс нь ингээд туулаа хийдэг ч юм уу, зарим нь хандгаа ч юм уу. Бүх хүн яг нэг айгүй олон загвар байгаа болохоор бүх нөгөө бүх загварыг хийж сурах боломжтой болохоор тэгээд ингээд хүмүүс нь ингээд янз бүрийн юмаа хийгээд дагнаад хийгээд явдаг байхгүй юу. Манай нөхөр болохоор тэгээд нөгөө нэг хүмүүстэй ингээд материалаа тараагаал тэгээд хийсэн юм аваад тэгээд ингээд явдаг. Яг хамгийн эсвэлийнх нь бас хийж байгаа шүү дээ. Бас дуусгадаг. Тэгтээ энэ нөгөө яг бизнес талаас ярихаар би жоох ингээд нөгөө арай өөр өнцгөөс ярих гэдэг шүү за. Ингэж байгаа одоо шийдэл хүн болгонд айгүй гоё нээлттэйгээр та хоёр бол ангиж штэ. Тэнгүүд магадгүй би бас одоо нөгөө өнцгөөс ярих гэдэг нь л та. Иргэн А ч юм уу Б ч юм уу та хоёрын бизнесийг сураад авцтэй. Тэнгүүтээ тэнд дахиад нэг бичил бизнес эхлүүлэх бас бүрэн боломжтой байгаа байхгүй. Гэтэл та хоёр тэр эрсдэл мэржлийг ямар ч таахгүйгээр зүгээрээ та хэд маань өөрсдөө ирээ сураад хийгээд бүх арга чарга одоо юу гэдэг баг түүхийдээ хаанаас авдیں۔ Те. За энэ яг эн чи яадгийг гэдэг бүх юм ингээ зааж өгөөд хамтдаа явна гэж тэр хэмжээний бас ихтгэлцэлтэй аюулгүй тэр багаа бас мөрдүүлээд нэг хараад штэ. Тийм ер нь бол тэгээд бид нараас сураад цаашаагаад өөр хөгжүүлээд яваа сайн л ер нь бол эсгийн уртлыг илүү хөгжүүлээд Монгол наасыг илүү үнцэнтэй олгох зорилготой байхгүй юу манай. Тийм болохоор ер нь бол нэлийн хэцүү болохоор баргийн хүн ер нь бол ингээд тууштай хийн гэдэг нэлийн хэцүү. Энэ тоглоомыг оёж явж байхад манай хүмүүс айгүй тууштай болохоор бид нар тэгээд явж байгаа гэсэн үг. Тийм. Гэтэ яг тэр нөгөө танаа хүмүүс чинь буцаад янгууд бас нэг гоё гинжинхлийн дээр тогтсон юм те. Ээжүүдийн ингээд байгаа шүү дээ. Тий. Бүгдээрээ гоё их хүмүүс, эмэгтэй хүмүүс явах гэдэг шүү дээ. Тийм, дандаа ээжүүдийн гараад. Дандаа угаасаа бүтээлч, урлаач нар шүү дээ. Эмэгтэй хүн ч угаасаа өөрөөсөө хүнд өрүүлж юм чинь бас нэг урлаач юм шүү дээ. Нуруу өвдөдөх юм аа. Энд юу сайн бэ гэхээр ийм нурууны эсхийг бүсвэн гэж хэлдэг. Тиймэрхүү нэр тоглоомч зөвхөн одоо ингээд дан газан гацуурын чимэглүүд хийж гинэ эсвэл эсхийгээр яг сайн миний хийсэн шиг өөр юмнууд хийж гинэ. Бид нар нөгөө цүнх мөнх хийж үзсэн. Ер нь л зөндөө олон төрлийн юм хийж үзсэн л дээ. Одоо жоохон юм фантаз хийж үзтээ мүү гэж бодлоо. Ямар гоё юм. Тийм. Гэтэ яг хийгээг баг. Цүнхнэт бол зөндөө хийжсэн. Шинэ жилийн баяр гэдэг чинь өөрөөсөө гоё халуун дулаан гэр бүлийн баяр шүү дээ. Тэр болгон гацуур дээр ингээ байгаа. Тэр айлын аз жаргалыг хуваалцаад тэр айлын бас хойморт байна гэдэг нүр аягүй гоё юм те бүтээлийн үед. Аха. Ер нь бол манай нөгөө нэг захиалагчид айгүй хөөрхөн зураг явуулдаг. Тэнгүүд айгүй хөөрхөн гой зураг явуулаад бүр амар хөөрхөн харагдаад тэргээрээ айгүй бахархдаг. Засчаа зураг явуулдаг гэж юу? Тийм нөгөө гацуурынхаа бүр зарим хүмүүс нөгөө нэг одоо аав ээж хүүхдүүдийнхаа дүрээр хүн хийлгдэг байхгүй юу? Ямар гоё юм. Тэгснээ ахаад өөртөөхөө жилээр бас хийлгдэг байхгүй юу? Тэгээд тэрийг зураг мөргийг аваа явуулахаар амар хөөрхөн санагддаг. Одоо айлууд бас нэг юм гацуурын өнгө үзмжээр айгүйх анхаарч бас өрсөлдөхгүй дэдэг болсон байгаа даа шүү дээ. Тэгэхэд энэ айл маань магадгүй бараг дурсамж өв соёлоороо өөрсдөө гайхуулж явж байгаа айл байгаа даа. Яг зөв нэр яг тийм байна те. Намайг бага хахад манайх нөгөө гэрийн эсхий хийдгээс ахгүй юу? Тийм нөгөө нэг ингээд морь зөрөөр татаад машин шинээр татаад нөгөө гэрийн тийм. Тэгээ манай өвөө юм яас хийдэг гэсэн. Тэгээ ээж минь нөгөө багасаа ер нь бол эсгийн оймс дарах тэгэл эсгийн ширдэгний эсгийн ширдэг ширхмэр гээд ер нь бол уламжлагдаж ирсэн. Тэгээ манай ээж тэрийг нөгөө надад ингээд эсгий хийж анх энэ материалыг анх хийхэд тусалсан байхгүй юу. Тэгээд анх яаж хийдгийг нь заагаад тэгээ бид нэр одоо яг уламжлагдаж ирсэн эсгийн аргыг орчин үетэй хослуулад тийм орчин үеийн
заагуураар гаргаж хийж байгаа л гэсэн үг тийм. Гацуур маань зөвхөн дурсамж бүтээх гэдгээсээ илүү те аз жаргал, аз од мөн магадгүй амьдралын шин гараа, шин бизнес гэдэг ч юм уу маш олон зүйлийг авчирж байгаа маш гайхалтай, дурсамжтай, онцлогтой гацуур байгаа. Тэгэд энэ гацуурынхаа талаар биднэрт маш дэлгэрэнгүйгээр маш их сэтгэл гаргаж ярилцсан та бүхэндээ танай гэр бүлд маш их баярлалаа. За тэгээ манай нэвтрүүлэгтэйгээ хамтарч ажиллаж байгаа Деко Кегийн хамт олонний зүгээс баярын ширгээ чимээрээ гэдэг ийм гоё амтад бялгаа явуулсны их таатай байна. За энэ бялгооны маань бас үйлдвэр нөгөө бид бүхний ичнээ мэддэг Наполеон торт гэдэг шүү дээ. Наполеон гэдэг гурвалжин. Тэрийг хийдэг буюу 17 дахь жилдээ тэр Наполеоныг хийж байгаа үйлдвэр байгаа. Тэгэхээр бидний маш сайн мэддэг одоо кекний үйлдвэр байгаа гэсэн үг. За мэдээж мөн бяцхан хөөрхөн содонгоо ирээдүйн өв тээгчтэй энэхүү хөөрхөн шинэ жилийн бэлгийг өгье. Чамда баяр хүргэе. За ингээд манай баяртай нөө. Түж авах тийм бэлэг авахар баярлалаа гэсэн да. Хамтран ажиллагч Деко Кейк.
1963 оноос хойш төв талбайд засагдж байгаа нийслэлийн газар айн газараас эхлээд одоо засагдж байгаа сүрлэг газар болох хүртлээр олон ч өнгө зүсийг сольж он гарах мөчийг ард түмэнтэйгэн хуваалцаар байна. Энэ том гоё газар бид бүгдийх гэж бодохоор ч тэр юм уу? Яагаад ч юм хайр, урам зориг, хүсэл тэмүүлэл төрнө. Дэрэгдүр өнгөрөх хүн бүрийн сэтгэлийг дурсамжаар хөвлөж, дээшилж дэвших он цаг бүрийг итгэлээр дүрхсээр. Шинэ жилийн гацуур бол зүгээр л нэг гэрэлгэгээ нэмж эсвэл шинэ оны уур амьсгал оруулдаг төдийхнөр ойлгож болохгүй. Энэ бол өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн 3 цагийн хэлхээ болж хотын түүх соёлыг хадгалж үлддэг юм. Энэ чутгаараа бид бүхэн талбайн гацуураа онцлоод байна. Ингээд студид маань нийслэлийн соёл урлагийн газрын мэрэгчлэн Цэрэн тогт хөрөлцөн ирсэн байна. Сайн байна уу? Шинэ оны минь төргий. Шинэ оны минь сайн байна уу? За мэдээж одоо гацуур гэдэг зүйл, шинэ жил гэдэг зүйл маань бид бүхний өвдөөцөөс уламжлагдаж ирсэн зүйл биш хэдий ч одоо бол нэгэнтээ хүн төрөлхтний соёл болчиход байна, тийм ээ. Тэг өнөөдөр юм байна. Одоо Монгол улс яг шинэ жилийг хизээнээс тэмдэглэж эхэлсэн байдаг юм бол манай улсын хувьд шинэ жилийн баяр бол энэ 20 дугаар зууны эхнээс. Тий, одоо энэ Орос тий. Тэгээ Европын улсуудаас ингэж дамжиж орж ирж ингэж нутгсан. Соёлын давлгаа нөлөө тий. Ингэж нутгсан баяр юм билээ. Тэгээ манай монголчуудын хувьд бол ер нь ардын хувьсгалаас хойш тэрнээс ч юм одоо мэр сэрүүл тэмдэглэдэг байсан. Ардын хувьсгалаас хойш ингээд алтан бусаар тэмдэглэж явж байгаад яг одоо 1947 оноос бол яг одоо албан ёсны баяр болгож тэмдэглэж гисэн төвхтэй гэдэг юм. Хатан дэлхий цасан дээлээ өмсөж хашийн ододоо орой дээрээ гялалзуулж он гарч нэг нас нэмлээ. Одоо бид шинэ номтой золголоо. Энэ бол манай эх орны иргэн бүр үтэн байгуулах хөтөлмөртөө гялалдсан амжилт болж эрдэм мэдлэгээр оюун санаагаа баяжуулсан өлзийтэй өгөөмөр хуучин оноо үдэж байгаа нэ. Талбайн гацуур маань яг хэдэн онд анх засагдсан те мөн энэ том гацуураас гадна дараагийн том гацуур маань хизээ хаан засагдж исэн бол асуух зүйл юу айгүйх байгаа. Тэгэхээр манай энэ талбайн гацуур бол 1960-аад оноос л эхэлж талбай дээр засагдсан. Гэхдээ тэр үед бол одоо ийм бэлэн гацуур одоо ийм өгсөрдөг гацуур бол байгаагүй. Одоо гацуураа бол уулаас бэлтгэж ирээд яг одоо тэр ориг ууланд ургасан гацуураа талбай дээр авчирч байрлуулад тэрийг он оныхон дээр гоё амжилтууд те хоёуд одоо ямар социалист хөдөлмөрийн барьгаад юу гэдیں те тэр бүх амжилтуудаараа гоё ингэж чимэглээд ингээ явдаг гэсэн үг юм байна. Бүр улсынхаа амжилтаар чимгэлдэг. Тий. Тэгээ тэрийг нь одоо ингээд хүүхэд багчууд, залуучууд хүн болгон одоо очиж үздэг, бахархдаг. Тэгээд тийм гоё тэмүүлэлээр ингээд жигүүрлдэг тийм л цаг үе байж л те. Монголын хамгийн анхны албан ёсны өвлийн өвгөн маань манай ардын жүжигчин Гомсронгой байдаг. 50-аад жил өвлийн өвгнийг тасралтгүй хийсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Гомсронгой хувьд бол 28 наснаас эхлээд тэгээд 56 жил одоо тасралтгүй Монгол төрийн өвлийн өвгөө авыг хийсэн юм. Бүр 56 жил. Тэгээд Гомсронгой өөрөө дурсамжиндаа ярьсан байдаг юм л да. Би өвлийн өвгнөө одоо ингээл те хийгээл дараа жилийнхаа дараа оноо ингээл хоног тоолон хүлээдэг байсан. Тэгж их сэтгэл зүрхээ өгж тэр хооронд одоо бүх үгээ шинжилж тухайн үед одоо ямар амжилт ололт юу болов тэр бүгднийг ингээл өвлийн өвгнийхээ үгэнд бэлдэж ингэж явдаг байсан. Тэр социализмын үеийн бүх бүтээн байгуул бүх юм бүх шинжил бол ерөөсө Гомсронгойгоор төсөөлөгддөг байсан тийм цаг үе байсан. Уян таатыг ингэрлээр алтан соён бэлдэл баам намирсан бурхан хатан ууслаас усмар нуур далай нэргэлсэн богдтэн тэнгэр Чингис хааны удам усга тааврын хаан уян түмэн амар муулныг айлтхан долгохоор өвлийн өвгөн аван ирлээ. Одоо Гомсронгойгоос хойш бол ардын жүжигчин Жаргал сайхан, за Монгол улсын гавь жүжигчин 65, за Монгол улсын гавь жүжигчин Жаргал сайхан гэдэг олон хүмүүс бол одоо энэ Монгол төрийн өвлийн өвгөний одоо буйхаг үргэлжлүүлж яваа. Талбайн гацуурын дэрэгдүүр өнгөрсөн хүн болгон зураг даруулж ажилдаар ичээ явдаг ч юм уу те. Тэгэхээр энэ бол нэгдүгээр бас нэг ингээд өмнөх үеэд дурсамж болж байна. Хоёрдугаарт энэ бас нэг хүндлэл яваад байгаа юм болов уу? Шинжил гэдэг баяр чи өөрөө тийм маш тийм
гигээхэн маш гоё тийм аз жаргал хүсэл мөрөөдөр жигүүрлсэн юм баяр шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг хөглж өгдөг зүйл маань энэ талбайн гацуур байдаг болов уу гэж боддог. Тэрэнд одоо бүх одоо тийм нэг юу бодож санаж ямар сайн сайхан зүйлд одоо хүсэж мөрөөдөж явна те. Тэр нь одоо энэ талбайн гацуур дээр очиод сайхан хараад тэр гэрлэгэнд нь баясаад зураг авахулчихад бол энэ одоо тэр хүнийг маш гоё тэр эерэг энергээр цэнгэлж өгдөг. Тэр нь өөрийнх нь одоо ирч хүч амжилтынх нь их үндэс болж өгдөг. Ийм л зүйл гэж ойлгодог л тоо. Талбайн гацуурд хүслээ шивнэх гэж юм байна. Одоо талбайн гацуур дээр хүмүүс бас болдож байна. Тэ? Энэ дөнгөд буцаад нөгөө таны хэлсэнтэй адилхан нөгөө сая гоё энерги юмнууд чинь тийм дандаа сайн сайхан зүйлс ингээ хуран цуглаад байгаа их нь илэрлэг байгаа гэх тэ? Тий, одоо энэ жилийн үед Улаанбаатарын мөнгөний шинэ маань бас юу болж байгаа шүү дээ. Хүслээ шивнэх тийм тустай хайрцаг. Үндсэн. Тэнд одоо нийслэл хотоо ямар болохыг хүсэж байна? Ямар тулгымдсан асуудал байна? Одоо хувь хүн өөрөө ч хүслээ бичиж болно тийм одоо хүслийн хайрцгийг бас бий болгож атрибийнхаа өмнө дэлгэж өгсөн байна. Очооч хүслээ шивнэ. Очооч хурдтай шиг сантагийн хайрцаг хүслээ шивнэ. За талбайн гацуурын хувьд бол мэдээж талбайн гацуур цагдангууд мэдээж тухайн шинэ оны гоё уур амьсгал бүрдээлэгдэж байгаа тийм. Тэнгүүд энэ нь буцаад нөгөө нийслэлчүүдийн маань соёлын хувьд яаж хэрхэн яаж нөлөөлж исэн юм болоо? Эсвэл нөлөөлдөг юм бол жил жилээр онцлог. Одоо жишээ нь ингээд талбай дээр ингээд шинэ жил болоод гацуур мөр засагдаад ингээд явж байгаа гэдэг чинь энэ одоо энэ хотынхоо хөгжил, дэвшил, түүх соёлыг бас ингээд одоо тухайн одоо оныхоо онцлог тэр бүгдийг одоо агуулж аль болох шингээж ингэж хийхийг одоо зорддог. Энэ жил ихэд одоо энэ саяны Солонгосын шоунаас эсвэл ямар амжилтууд ороод энэ бүх одоо амжилт гаргасан хүмүүсээ урьж оролцуулах одоо ингээд нийслэлийнхаа иргэдийн одоо бахархал хүслийг бадраах шиг тийм үү энэ болгоныг бол одоо бодлогоор оруулж өгдөг гэсэн. Он гарах мөчтэй хамтдаа манай урлагийнхаа тэнцээ ингээд хамт байж идэг бүтэн өдөржингөө магадгүй 7 хоног жингоо ч юм үйл ажиллагаа болдог. Одоо үед л зөвхөн тэгээд байгаа мó энэ яг аль үеэс эхлээд бүр тоглолт болж бий болдог болсон юм. Тэгээд тэр үеийн онцлог одоо үеийн онцлог бас юу вэ? Тий одоо Улаанбаатарын мөнгөний шинэ гэдэг юу бол жил болгон уламжлал болгон тоглогддог болсон шүү дээ. Энэ бол одоо нэг дэлхийн хотуудын соёлтой их холбоотой. Дэлхийн одоо том хотууд бүгд одоо ингээд төв талбай дээр оноо гаргадаг. Бүх одоо урлаг спортын одод нь хүрэлцэн ирж тэгээ хамтдаа оноо гаргадаг. Энэ бол одоо манай нийслэл Улаанбаатар хотод 2000-ад оны эхнээс энэ Улаанбаатарын мөнгөний шинэ гэдэг тоглолтыг зохион байгуулж нийслэлийнхэн төв талбайд оноо гаргадаг болсон. Бид нар чинь ингээд 9 дүүрэгтэйгээ хамт нэг өдөр 1 цаг минутанд гэрлийн албаасаар асаадаг байхгүй юу? Энэ жил ихэд одоо 12 дугаар сарын 10-нд асаасан байгаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн гайхамшигтай юм чи. Одоо ер нь талбайн тэгвэл яг гэрлийг яаж шийддэг юм? Талбай чинь гэрэлтүүлэг чимэглэлийн бүрэн баг ороод талбай бүгд тойрсон одоо шон тэгээ тайз мэс чинь зургуудын дагуу засагдаад тэгээ одоо мөсөн хотхон баригдчихээн. Мөсөн хотхоноо үрд гэрэлтүүлгээр чимэглэдэг. Гэрэлтүүлгэн дээр тодруулаад өгчдөг өнгөөр нь уусгаа тийм болцсон шүү. Тэгвэл яг хамгийн анхны нөгөө буцаад тухайн үеүүдэд яг яаж? Тухайн үеүүдэд бол ерөөсөн тэр уулын гацуурыг авчираад тэгээ гэрэл нь болохоор зэрэг лампаар чимгэлдэг байсан. Яг одоо нөгөө гэрлийн ламп гэж одоо нэг эргүүлдэг. Ир зоотой. Тэрийг одоо өнгөөр ингээд будаад гоё гэлдээд тэгээд сүлд нь одоо чимгэлдэг. Бас гайхамшигтай гоё гэрэл цацруулдаг. Тийм байсан. Одоо бол бүрэн дижитал. Тэгээ одоо ч гоё прожект мэпинг тас гоё нэвтэрсэн байна. Одоо бол тэр зүйлэх юм байхгүй шүү дээ. Экваторын талбай гэдэг чинь тэр нэг Монгол хүн бүрэлдэг тийм сэтгэл тэмүүлдэг тийм нандин орчныг угаасаа үг түүхээрээ бүрдүүлсэн газар шүү дээ. Тэгэхээр тэнд л очиход одоо нийслэлийн хүүхдүүд ч байсан тэгээ талбайдаа хүүхдийн баяраараа талбайдаа ирдэг, шинжилээрээ талбайдаа ирдэг. Тэнд он гарахыг мөрөөддөг ийм л гоё дурсамжийг агуулж идэх газар байхгүй. Монгол улсын маань нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, дурсамж дуртгалыг хадгалдаг сүрлэг ногоон гацуур минь сүх жанжныхан өргөн талбайд он ондоо гэрэлтэж олон түмнэн баясхан гийж байгээ. Back.
үлрэл байв цаанал нэгддахаа цаг цагаар хамт байв ягаад шин богин хаяа санаа алдчихвэ хасын цасгадэрдэхгүй харин хайрын инээ хичээ хайрын сэтгэл минь баясан цаг цагаан цэсэн цэглэн хэмбүжээж цайлган түүнийг бүчин баясан цаг цагийн уртад асан одох залуу насыг мэн уйраагач цаг цагаан цэсэн цэглэн хэмбүжээж цайлган түүнийг бүчин баясан цаг цагийн уртад асан одох залуу насыг мэн уйраагач залуу насыг мэн уйраагач Аав ээжийн галаас өрх тусгаарлсан дүлгөөн хөө айлгэр болж анхныхаа байранд орсон даруйда гацууртай болох шийд гаргасан юм санаж. Үсэл болсон гацуур хүрээд ирлээ. Энэ гацуурын чимэглэл эхнэрийн хэлж байгаагаар бол минимал юм гэсэн шүү. Хитрхи нүсэр, гилгар, гялтгар биш сүүлийн үеийн залуусын сүржгэндэггүй шийдэл юм байхаа. За тэр ч яах вэ? Ингээд айл гэрийг дүүргэж ад жаргал нэмсэн анхны гацуур аслаа. Амьдралдаа аз жаргал баяр хөөр инээд баясал шин түүхийг бичсэн анхны гацуурын эзэдтэйгээ студидтэй урьж авчирсан байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр мэнд. Хүн бүр шинэ он гэхээр гэсэн ядан хүлээдэг тийм ээ. Тэгэхээр танаа гэр бүлийн хувьд одоо шинэ он гэхээр юу хүсэн хүлээж байна? Шинэ он, шинэ жил гэхээр юу бодогдож байна? Юунд яарж байна? За, бит хоёрын хувьд болохоор одоо яг энэ жил буюу одоо 2025 онд яг анхныхаа гацуурыг аваад за тэгээд охиндоо анхныхын гацуурын засч өгөөд бүх юм гоё шинэ байгаа. Тэгээд маш гоё мэдрэмжүүд байт юм байна. Үгээр хэлэмгүй. Бид хоёр яг манад бид хоёр байж байгаа гур болсон тий. Тэгээд манад амьдардаг байсан. Манай аав ээж нь. Тэгээд хатвинда гэсэн үг. Тэгээд бид гурын яг гоё гол зорилго маань болохоор яг шинэ байр одоо шинэ тусдаа гарах шинэ байр байсан. Тэгээд яг тэр зорилгодоо яг энэ жил хүрч чадсан болохоор бас айгүй хурам авч байгаа гэх юм уу. Ямар гоё юм байна. Шинэ он гарлаа гэхээр нөгөө нэг зорилго тавихаас илүү тэгээд буцаад нөгөө нэг юу хийчихвэ гэдэг бас эргэж хардаг шүү дээ. За энд яг юу болоод өнгөрчүү те. Тэнгүүд та хоёрын маань хувьд аль хэдийн юу болоод өнгөрцөнүүд аль хэдийн дүгнээ гарцсан. Тэгээ явж шүү дээ. Тэгээ хүүхдтэй болно гэдэг маань болохоор яг одоо яг хүүхд хүнсдэг ирдэг гэж ярьдаг шүү дээ. Тэр манай охин төрснөөс хойш ерөөсөө л одоо бүх зүйл айгүй гоё байсан. За жишээ нь одоо ингээд бит хоёрч одоо шинэ машинтай боллоо, машиныхаа одоо зээлийг дарлаа гэдэг ч юм уу те. Тэгээ шинэ байранд орлоо. Тэгээд одоо гоё
дараа одоо жилээс бит хоёр одоо ингээд байрныхаа одоо бүгд тайлбарлаж тий одоо тавилгаа одоо бүрэн болгоно. За мэдээж одоо лизингээ бүгднгийн сайхан дарна гэдэг ч юм уу. Яг ингээд ийм гоё ирч хүчтэй гоё болж ирж байгаа. Тий энэ одоо шинэ онд. Угаасаа та гурыг харахад ярихад нүднээс чинь хүүхдийнх нь ярианаас хүртэл энэ ирчхүч бүр урам зориг бүр гайхалтай мэдэгдэж байна. А тэгээд нэг сонирхолтой зүйл гэвэл манай дүлгөө маань өвлийн өвөө хийдэг гэсэн. Тийм. Ер нь нөгөө би ч Вау. Бажи. Сайн байна уу? Хөөмөг тэнгэр тэн хөлөг мөртөн сааж гэдэг. Тийм шүү дээ. Энэ өвлийн өвгөн болох би ч ер нь бол жүжигчин мэрэгчлээ. Тэгээд ер нь жүжигчин мэрэгчлээс ахуулаад бас хүүхдүүдийг баярлуулах. Тэгээд дээрээс нь өвлийн өвгөн бас дээрээс нь нэг хүүхдүүдийн төрсөн өдөр дээр алиалагч болдог ч юм те. Ийм ажлуудыг хийдэг. Тэгээд энэ нь болохоор юу гоё гэдэг вэ гэхээр тэр хүүхдүүдээс ингээд авж байгаа хэрч хүч. Тэгээд нэг ийм өвлийн өвгөн болоод миний хүү яг дараа жил 2026 онд өвөөдөө амжилт гаргацсан байж байгаараа. Тэгээд өвөн дараа жил ирэхэд миний хүү өстой яг ингээд мундаг байж байгаараа гэл ингэвэл хүүхдүүдийн нүдэнд чинь гэрэл хасаад л ерөөсөө тэр мэдрэмжийг ингээд надад авахд маш гоё тий. Тэр шинэ жил бас надад их гоё санагддаг тий. Тэгээд одоо энэ жил бас охиндоо өвлийн өвгөн болж тий охиндоо орж ирнэ дээ. Гоё тий болж орж ирэндээ өвлийн өвгөн болж орж ирэндээ. Сорхоно болохоор ер нь бол мэдгүй байх штэ. Мэдгүй байгаа. Ерөнхийдөө нөгөө түрүү жил бас ингээд нэг өвгөн болоод ороод ирсэн чинь бас нэг харсаа. За. Тий тэгээд гайхаад. Энэ жилээс тэгээд таньчих واخоо тэгээд гэхдээ ер нь бол нөгөө намайг ингээд дүр төвлөөд битгаар чи ингээд хоорондоо дүр төвлөөд тоглохоор ер нь их ингээд надад итгэн. Хай чон мон олонгууд ингээд ерөөсөө ингээд айгаад жигнээс айж байгаа л тий. Тийм учиртай тий. Тийм бахаа одоо соргоно айгүй тийм юу байсан байхгүй юу ингээд нээлттэй байгаа гэсэн. Тэнгүүд нь хүүхдээ айгүй сайн ярьдаг юм байна да. Тэр чи өвлгөр айгүй хэрж өгд юм биш те. Тийм өвлгөр ярина. Битгаар чи шүү хамтлаг айгүй өндөр орсон те. Тийм ээ. Энийг юу гэдэг вэ минийхөө? Happy birthday. Сорхоно ганц юм асууч. Чиний хоолоо ягаа өвдсөн? Энэ ягаа ёо гэсэн? Хоолоо өвдөөгүй юу? Хүүтийн муусан уу? Хүүтийн өвгөө. Займаг ицсэн. Бүлээ уусан. Бүлээ уудаг тий. Чи хоолыг өвдсөн болгом зөндөө дуулаад ингэсэн юм уу? Зөндөө дуулсан уу? Ямар дуулсан юм? Маама нээшээ. За тэгвэл дуулаад үзүүлчих наа. Хүү? Өнөө харахад бэлэг өгөх гээд байгаа шүү дээ. За соргон яг дуулд юм уу та? Дуулдаг шүү дээ юм. Айгүй хаа. Ингэж бол дуулахгүй хаа. Нэг сонсд юм уу тэгвэл? За дуулчих. За тэгвэл сонсъё. Маана нээшээ маана таттэли. Авэт хайри эстебэл бишо. Мэн und Defia Meshimet Yavia Nesenen Oisha Nagamataya. Ямар мундаг юм бэ? Ингэж гоё дуулж. Тийм биш тийм. Мэдээж яг ажиллаа гэдээ явахаар олон сонирхолтой юм тохиолдсон шүү. За яг өвлийн өвгөн болж байгаа нь сонирхолтой юм тохиолдсон шүү. Айл майл андуурж орж ирсэн тохиолдлууд байна уу? Эсвэл ямар нэгэн байдлаар юм нэг шинэ жилийн алтан байгууллага дээр эсвэл яг ингээд так хоёр өвлийн өвгөн толцсон бол янз янзын сонирхолтой юмуд олдсон шүү. Тийм гоё сонирхолтой шинэ жилүүдээр тухайрч. Нэг хүн над руу залгалаад нэг эмэгтэй байсан. Тэгэхээр уцаа аваад байна уу гэж яасан чинь ингэсэн юм аа. Манай аамаа нэг жоохон юм одоо ингээд зөнөх гэж ярьдаг шүү дээ. Зөнөх гээд байгаамаа. Тэгэхээр тийм үү гэж ингээд ярьсан чинь тийм манай аав одоо 80 хүрж байгаа. Тэгээд би ингээд аавдаа ингээд гоё бэлэг барих гад өвлийн өвгөн дуудаа. Тэгээд ингээд чамруу залгаж байгаа. Болно. Би яг ажиллаа гэж явсан. Тэгсэн чинь яг л бүр хүүхч хүлээж авсан. Би бүр өөрөө гахалаад ингээд бэлгээ өгсөн чинь бүр ингээд баярлаад нулимсан гоожоод ямар гоё юм бэ. Би ингээд одоо тэр нэг юм одоо тэр хүнээс одоо хүүхдээс нь ингээд төлбөр авч байгаа штэ. Тэр ингээд юм авмааргүй санагдсан. Манай дүлгөө маань жүжигчин мэрэгчлээ байгаа штэ. Тэгмэд агима маань ямар мэрэгчлээ лээ? Би болохоор яг үндсэн мэрэгжил маань тусгай хэрэгцээт боловсрал боловсролын багш гэдэг мэрэгчлээ. Тэгээд яг одоо болохоор тохионы хэлний хэлмэрчээр ажилладаг. Тохионы хэлний хэлмэрчээр сонсголгүй хүмүүстэй төлхөө ажилладаг гэсэн үг. Сонсголын бэрхшээл. Ямар гоё мэрэгчлээ те. Дээр үед чинь бас хүүхдүүд нөгөө өвчний улмаас болж
сонсголгүй болсон түүхүүд бас маш их байдаг. Тэгээд манай одоо хадам аав ээж хоёр маань тийм сонсголгүй хүмүүс байдаг. Тийм учраас одоо манай хүн маань тохионы хэлмэрч мэргэжлийг сонгосон. За тэгвэл агийн оюу агач гоё ингэ телевиз үзэж байгаа хүмүүстээ бүгдэнд нь зориулаад би ч гэсэн бас сурахыг хүсэж байна. Тийм гоё шинэ жилийн мэнд хүргэж тохионы хэлээр. Тохионы хэлээр тий. За. Шинэ жилийн мэнд хүргэе. 2026 онд нь амжилт хүсье гэж байна. Би сэгт баг амны арт гэр уншчихлаа шүү. Тий. Дахиад нэг жоохон удаа хэлээ. За тэгээ. За шинэ энэ дээр нөгөө нэг өвлийн үгэн аавын за шинэ жилийн баярын мэнд хүргье. 2026 онд нь амжилт хүсье. Яа. Үнэхээр бахархмаар бас бусдад аз жаргалыг түгээдэг гэр бүл байна. Тэгээд та хоёртоо 2026 онд нь бас маш том амжилтыг хүсье. Тэгээд бид бүхний зүгээс мэдээж бас бэлэгтэй байгаа тийм ээ Баска. Тийм шүү. За тэгээд цараа энэ юу лээ? Бэлэг байна. За тэгэхээр сорхонд маань зариулаад манай энэ Деко Кейкийн хамт олноос ийм гоё баярын амтад бялаа явуулсан шүү. Очоод цанхан гоё идээрээ заа юу. Баярлалаа. Мөчөр бүртээ чимгээ зүүсэн ганган газуураа дэлгэж. Мөнгөн сартай ханьсуулан гэрийн хоймор заслаа. Шинэ жилийн бэлэгдэл шидэт ногоон гацуур.
айл болгоны цонхоор аз жаргалыг түгээлээ. Гоёл чимгээ зүүлсэн ганган гацуурын дэргэд баяр баясал болсон охид хүүгүүд инээлтэн. Бэлэгсэлтэй задалсан багчууд хүүхдүүд шуугилдана. Бахтан амжилтаа тэмдэглэсэн идэр залуус хөгжилтэн. Гацуурын гэрэл гайхшруулж цагийн зүйтэй хамт зогслон шинэхэн шивнсэн хүслийг минь сонссон мэт ширтээд тэр над руу харна. Он гарах мөж хором хормоор ойртсоор ориглуун дарсны хундаг хангир чингэр дугарч хүн бүрийн сэтгэл нэг л зүйлд яарна. Хүлээж буй шин оноо ухтах гэж тэмүүлнэ. Шинэ оны мэд хүргэе.